энэ их том худалдан авалт хийж байгаа Монгол улсад цаг агаар нөхцөл байдалд яаж явах уу гэдэг тэр судалгаа шинжилгээ хийж Монголдо тохируулж энэ ч машин тэргийч одоо худалдах хэрэгтэй байх гэж би бодоод байгаа. Тэгэхээр нөгөө энэ худалдаах үйл ажиллагаа нь өөрөө дэндүү одоо бушуу туула бориндоо баастаа гэдэг шиг болцсны бас нэг том гэрч бол ерөөсөө л энэ. Тэгээ одоо энэ явахгүй байгаа, цэнгээ барихгүй байгаа, шаардлахгүй байгаа автобусууд яах юм бэ тэнэ байгаа? Та бүхэн одоо энд хариулт өгөөч. Нийслэлийн иргэд нийтийн тээврээр үйлчлүүлье гэдэг байгаа шүү дээ. Сайхан тухтай сайхан автобусанд явъя гэдэг байгаа шүү дээ. Ингээл одоо дарчаа суугаад байж болмооргүй байх юм. Бид нэг тийм шуурхай шийдэх боломж байхгүй мó? Энэ дээр одоо хариулт өгөөч. За хэн хариулах вэ? Нэг номер. За. Өөрийгөө танилцуулж явуулъя. Тинога компани гүйцэтгэх нот гинэ. За техникийн шаардлага хангаагүйгээд 50 каунти автобус нэр бол зогссон. За энэ 50 каунти автобусныг бол бид нэр 25 автобусыг бэлэн болгоод нийтийн тээврийн үйлчлэгийн шугамд нь гаргасан байгаа. За үлдэгдэл 25 автобус нь бол одоо энэ 6 сарын дундор ихэд бэлэн болох юм байгаамаа. За хяналтын камерын системийн бүртгэл дутуу байсан, дулаацуулын нэмэлт албан насаас тавигддаг байсан. За энэ бүх юмнуудыг бол үндсэндээ шийдээд явж байгаа манай компаниас. За 8 номер. Өөрийгөө танилцуулаад. За нийтийн тээврийн газрын дээр утган зориулна. За энэ 50 автобуснаас бол 25 автобус нь 3 сарын сүүлээр үйлчлэгэнд гарсан. За 25 автобуснаас 23 Жоо хойрхон. 23 автобус Тинога компани бааз дээр байгаа. За 2 автобус нь гайлын төлбөрийн мөнгө хүрээгүй учраас үлдэгдэлээр байгаа. За 23 автобус нь бол сая өөрөө хэлж байна. 6 сарын 1 гэхэд халаагч төхөөрөмж бусад тоноглыг нийлүүлнэ гэсэн ийм байдлаар хойш яваад байгаа. За тодруулах уу? Босно. За тодруулъя. Чимбэр гişүн. Тэгэл одоо яг зэрэгцэл сууж байгаа л ингэ зөрж яриад байж болохгүй шүү дээ. Хэлж шít одоо энэ байгаа юм а ярьж шít. Тэгэхээр энэ ингээд төр хорооны сонсгол дээр ирчихээ зөрүүтэй яриад энэ бол өмнө хариуцлагагүй байдал шүү. Ингэж болохгүй. Арай л хитэрч байна одоо.